Байцгаана уу болор байна та бүхний өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө book club-аар та бүхэнд Tours of Titans гэдэг нэртэй Титануудын арга барил гэсэн номын тухай та бүхэндээ хуваалцгаална. За тэгээд энэ номыг би унших болсон шалтгаан нь гэхээр би хүүхдийн амралтаа аваад тэгээ амрангаа өөрхийн карьерийг хэрхэн өсгөх вэ, хэрхэн шатахвах вэ гэдэг асуултуудыг асууж байгаа. Тэгээд өөрийгөө бас жоохон хөгжүүлээ. Тэгээ өөр дөрөө жоохон тул зацлие гэсэн бодолтойгоор аа, энэ номыг уншсан байгаа. Энэ номноос карьер ахвал 10 онго гэсэн сэдвийг аваад та бүхэндээ танилцуулах болно. Энэ Тим Феррис гэдэг зохиолчийн бичсэн Титаны арга барил номноос таны карьерийг нэг шат тэр шат 10 шат ахиулах арга замыг өнөөдөр хуваалцгаална. За энэ Tours of Titans гэдэг ном маань болохоор Тим Феррисийн 200 гаруй дэлхийн шилдэг амжилттай хүмүүс буюу титануудтай хийсэн ярилцлагыг нэгтгэсэн ном байгаа юм аа. Ном унших цаг гаргаж чаддаггүй тийм завгүй хүмүүст карьертай шууд хэрэглэх боломжтой 10 гол санааг нь би эндээс гаргаж ирээд та бүхэнд дэлгэрэнгүй тайлбарлаж өгөх болно. Өнөөдрийн дугаараа эхэлцгээе. Нэгтэн системийн тэргүүлэх чанараар доктортой өс. Эхнийх нь системийн тэргүүлэх чанар. Тим Феррис номондоо ийм хэлсэн байгаа. Зорилго чиглэл өгдөгч системэл жинхэнэ үр дүнг бий болгодог. Хэрвээ чи зорилго тавьж түүнийгээ хэрэгжүүлэх системгүй бол энэ бол төлөвлөгөө биш мөрөөдөл юм. Тэрээр титанууд гүйцэтгэх захирал болно гэх мэт том зорилгоос илүүтэй өдөр тутмын жижиг алхмуудыг тогтмол хийх систем бий болохыг онцолдог гэж хэлсэн байгаа. Жишээ нь зохиолч Джеймс Алтчер өдөр бүр 10 шин санаа бичиж тэмдэглэдэг системээр тогтмол 10 шин санааг ингэ бичдэг байсан бөгөөд энэ нь түүний хэдэн 10 номын зохиолч болгоход хүргэсэн байсан. Тийм өөрөө ч бяцхан зуршлууд том амжилтыг авчирдаг гэж онцлсан бөгөөд Джеймс өглөө бүр тэмдэглэлийн дэвтэр эсвэл жижиг хавцтай дэвтэрт 10 санаа бичих дадлыг баримтлахыг чандан зөвлөсөн байсан. Энэ дасгал таны бодол санааны булчныг хөгжүүлж шаардлага гарсан үед бүтээлч байх итгэлийг төрүүлдэг гэж тэр хэлсэн. Ямар сэдвтэ санаа олж бичих нь огт хамаагүй хамгийн гол нь тууштай үүнийгээ бичээд явах нь маш чухал юм а гэсэн байсан. Би ч гэсэн үүнийг хараад өдөрт 15 минут өөрийн ажлын салбарын чин хандлагын тухай унших тийм системийг бий болгосон байгаа. Та бүхэн ч гэсэн албан тушаал ахин гэх мэт одоо тий аюу тийм том зорилго тавихын оронд өдөрт 10 минут уур чадвараа дээшлүүлье гэсэн тийм жижиг зорилго тавиад түүнийхээ дагуу жижиг системийг бий болоод эхлээд үзээрэй гэж бодож байна. Тэгээ ийм л тийм доктортой тийм жижиг системүүд карьерийг өсгөх боломжтой гэж гарсан байсан. Бид ирээдүг өөрсдөө бүтээж чадахгүй учраас ирээдүг бол бурхны эрх мэдэл байдаг. Харин бидэнд бодит байдлыг шинээр тодорхойлох чадвар бий. Энэ чадвар бол зорилго тавин боломжгүй байдал хязгааруудыг зөрөгтэйгээр давж гарах асуултуудаас эхэлдэг. Мэдээж бидэнд баг зэрэг дадлах хэрэгтэй. Хэрвээ дэлхий алтны уурхай байсан бол танд юу хэрэгтэй вэ? Алтыг ухах хурц хэрэгтэй үстэй. Энэ номд титануудын танилцуулсан аргуудыг асуултууд яг танд тийм хүчрхэг хурц болж өгөх болно. Энэ номдоор одоо титанууд гэж танилцуулж байгаа хүмүүс нь болохоор өнөөгийн хамгийн баян, ухаантай, амжилтанд хүрсэн, дээрэс нь маш эрүүл хүмүүсийг хэлжсэн. Тэгэхээр энэ номд тэр титануудын санал болгосон өөрсдийнхээ жижиг тийм санаагаа бичих тийм жишээнүүдийг оруулсан байсан. Тэгээ тэр жишээнүүдийг та бүхэн танилцуулж өгье. Миний шинээр туршиж болох хуучны 10 санаагаа бичнэ. Би зохион бүтээж болох 10 хөгжилтэй зүйлээ бичнэ. Жишээ нь химэл оюун ухаантай жорлон гэх мэт. Миний бичиж болох 10 ном нь юу вэ? Google, Amazon, Twitter зэргийг ашиглан гаргаж болох 10 бизнесийн санаа юу вэ? Би өөрийн санаагаа илгээж болох 10 хүн хэн бэ? Миний зураг авч болох 10 подкаст эсвэл видео санаа юу вэ? Дундаж явцыг хасах боломжтой 10 салбар юу байна вэ? Бусдын шашин шүтгтэй адил дагдаг зүйл хэрнээ миний санал нийлдэггүй 10 зүйл юу вэ? Жишээлбэл коллеж суралцах ч юм уу, орон байртай болох гэх мэт. Энэ зүйлүүдээс та бүхэн сонгоод бичээд үзээрэй. Айцаа тодорхойлж эрсдэлийг даван тул. Хоёр дахь нь айцаа тодорхойлох юм. Тим Феррис номондоо айцаа тодорхойлвол түүнийг давж чадна гэд бидэнд ихэнх айц тодорхой бус байдаг учраас бидэнд хүчтэй нөлөөлдөг. Гэхдээ түүнийг цаасан дээр буулгаж хамгийн муухай хөлбрийг харвал тиймээс тийм аимшигтай биш гэдгийг ойлгож эхэлдэг гэж бичсэн байсан. Тэрээр энэ аргыг fair setting гэж нэрлсэн бөгөөд хөрөнгө оруулагч Крис Сака том шийдвэр гаргахдаа эрсдлийг тооцоолохдоо үүнийг хэрэглэдэг байсан гэж хэлсэн. Тийм эндээс гарах нэг гол санаа бол бидний бодож байгаа шиг муухай зүйл ховор тохиолддог гэж онцлсан юм аа. Би бас энэ хэсгийг уншаад айцаа тодорхойлох тийм 5 асуулт байсан аахгүй юу?
Тэгээ тэрийг би бас бүгэлж үзсэн. Ойрд би амрангаа ингээд цаашдаа өөрийнхөө карьердаа ямар алхам хийх вэ гэдэг асуултыг яг асууж байгаа байхгүй юу? Өөрийнхөө карьерийг ингээд яг тийм зоригтой алхам хий гэхэд ингээд баг зэрэг айц төрөөч юм уу эсвэл эрсдлүүд аявих төрүүлж орж ирээдсэн байхгүй юу? Тэгээд энэ ном дээр байсан тэр 5 асуултуудыг би хариулаад үзсэн чинь үнэхээр яг энэ ном дээр хэлсэн шиг тийм ч муу муха зүйл нэг амар тийм их бол биш байсан. Одоо тийм айхаар тийм амар юм бол биш юм байна гэдгийг олж хараад айдас маань өөр айгуу тийм барьцтай болж ирээд зориг орсон гэх юм да. Сэтгэл санаа маань айгуу хөнгөрчтэй юм билээ. Тэгэхээр бас яг айдсаа бас түүнийгээ тодорхойлоод бичээд гарах эрсдлүүд нь юу юм бэ? Тэр эрсдлийг яаж давах вэ гэдгийг ингээд бичээд эхэлсэн чинь бас айгуу тийм зоригтой болж эхэлсэн. За дараагийнх нь 3-т нь 80-20 дүрмээр үр аслыг нэмэгдүүл. 3 дахь нь 80-20 байсан. Тим Феррис номондоо 80% үр дүн 20% хүчин чармаалтаас гардаг гэж хэлсэн байсан. Таны хийж байгаа ихэнх зүйл тийм ч чухал биш. Харин цөөн хідэн зөвлөл том өөрчлөлтийг авчирдаг гэж бичжээ. Тэрээр титануудыг цаг хугацаа эрч хүчийг дэмий өрхийн оронд хамгийн их үр дүнтэй зүйлд анхаардаг гэдгийг онцлсан байсан. Амьдралд 2 төрлийн хэм маяг байгаа гэж хэлсэн. Нэг нь болохоор давталж амьдрах, нэг нь болохоор хамгаалагч болж амьдрах юм аа. Хэрвээ та мөнгө олохыг хүсэж байгаа бол тоглоомын давтлагч мэт амьдрах хэрэгтэй. Яагаад гэвэл тоглоомын ялалтыг шийдэх чухал гоолыг хөвчлэн давтлагчид оруулдаг шүү дээ. Крис бидэнд өнөөдрийн хийх зүйлсийн жагсаалт гэхээс илүү өөрийн хийх ажлын жагсаалт гаргахыг зөвлөсөн юм аа. Өглөө бүр имэйл рүүгээ ороод суух нь тоглолтын хамгаалагч болж амьдрч байна гэсэн үг. Харин шуудангийн хайрцагсаа гараад амьдралынхаа анхаарлыг өөрийнхөө хийхийг хүсэж байгаа ажлын жагсаалт руу шилжүүлэх нь амжилтанд хүрэх ихний адилхан болдог. Би ч гэсэн одоо имэйл зэгслэг гэх мэт жижиг сажиг ажлыг ингээ багасгаад ажил ингээ төлөвлөлтөндөө би ингээ өөрийнхөө хийгмээр байгаа зүйлүүдэд бодохдоо илүү их анхаарал тавьж эхэлсэн. Тэгээд үдсэн чинь хавьгүй цагийг ингээ үр дүнд өнгөрүүлж байгаа байхгүй юу. Тэгэхээр та бүхэн ч гэсэн одоо хийж байгаа ажлаа 20% илүү үр дүн гаргах боломжтой зүйлийг олохыг бас хичээгээд үзээрэй. Тэгээ энэ нь өөрөө тийм цагийн менежмент учраас цагийн менежмент ингээд яг тоглолтыг та давтагч байна уу эсвэл хамгаалагч байна уу гэдгийг шийдэхэд гол үүрэг гүйцэтгэдэг учраас цагийн менежментийг та бас өөрчлөөд үзээрэй гэж зөвлөхөр байна. За 4-т нь төвлөрөл. Төвлөрлийн ур чадвар гүйцэтгэлийг дээшлүүл. Тим Феррис номондоо хэрвээ чи өдөрт ганцхан чухал зүйлийг дуусгаж чадвал тэр өдөр амжилттай өдөр гэж онцолдог. Тэрээр Рик Рубины үгийг ингэж татсан байсан. Титанууд олон ажлыг нэгэн зэрэг хийхийн оронд ганц зүйлд гүнзгий анхаарлаа хандуулдаг. Би өглөөний 2-3 цагийг саадгүй гол ажилдаа зориулдаг бөгөөд энэ нь миний хамгийн их үр дүнтэй цаг юм а гэж бичсэн байдаг. Төвлөрөл болох таны хамгийн хүчирхэг ур чадвар гэж онцолдог. Хэрвээ та тухайн өдрийн хамгийн чухал ганц зүйлд 2-3 цаг анхаарлаа бүрэн төвлөрүүлж чадвал тэр өдрийг гайхалтай сайхан өнгөрүүлэх болно гэж байсан. Гэхдээ энд анхаарах нэг зүйл бий. Энд 10 минут, тэнд 10 минут гэхэд хэсэг хэсгээр нийлүүлж байгаад 120-180 минут болгоцож болохгүй шүү. Харин зөвхөн нэг зүйлд 2-3 цагийг тасралтгүй зарцуулж чадвал чи хурдан хугацаанд үр дүнд хүрч хизээч нэг өдөр яг л нэг зүйлд заавал хүрэх болно. За энэс үгүйсээ би ч нэг одоо зүйлийг хэрэгжүүлж эхэлсэн байгаа. Би амралтаа авсныхаа дараа нэг англи хэлний TOEIC гэж шалгалт өгдөө штэ. Тэгээ тэр шалгалтанд бэлдэж эхэлсэн байхгүй юу? Гэтэ ингээд өдөр 1-2 цаг сууж хийгээл орой хүүхдүүдэд онтуулчаал 1-2 цаг сууж хийгээд багаар энд тэнд цаг гаргаад хичээл хийгээд байсан. Харин тэр арга би энэ номыг уншиж солиод шууд 1 цаг суухдаа 3 цаг тасралтгүй сууж англи хэл хичээл хийж үзсэн байгаа. TOEIC-ийг би амралтын хугацаанд 2 удаа өгсөн байхгүй шалгалтыг. Эхний шалгалтын дээр миний өгсөн оноо гарч ирээгүй. Тэгээд би жоохон тактикаа өөрчлөөд за яг 3 цаг тасралтгүй сууна гэж зорилго гаргаад яг 3 цаг тасралтгүй сууж шалгалтандаа бэлдэж үзсэн чинь үнэхээр би өөрийнхөө хүсчээсэн оноогоо 1 сарын дотор авах боломжтой байсан. Тэгээ 1 сарын дотор би өөрийнхөө оноогоо бүр маш өндөр 70 оноогоор дээшлсэн. Тэгээ яг энэ тэнд 1-2 цаг сууснаас бүр тасралтгүй 3 цаг суух нь бүр маш тийм үр дүнтэй юм байсан байна гэдгийг одоо бүр айгу мэдэрч авсан байгаа. Тэгээ та бүхэн гэсэн карьерт чинь тийм том цойлолт хэрэгтэй бол дээр харахыг бас хэрэгжүүлээд үзээрэй. 5 дахь нь ментор ба сүлжээ. Өөрийн хүрээлэл сүлжээгээ өргөсснөөр
Өсөлтийг хурцсгана. Тим Феррис номондоо амжилттай хүмүүстэй холбогдож тэднээс ганц асуулт асуухад л чиний амьдрал өөрчлөгдөж чадна гэж бичсэн байсан. Тэрээр Питер Thiel шиг титануудтай ярилцаж тэдний сэтгэлгээг сурсан байсан. Жишээ нь Питер надаас чиний итгэдэг онцгой үнэн юу вэ гэж асуусан нь миний бодлыг тэлж шинэ боломжуудыг харахад тус болсон гэж хуваалцсан. Тэр бас хүний амжилт гэдэг бол түүний харилцааны чанараар тодорхойлогддгоо гэж хэлсэн байсан. Та бүхэн ч гэсэн хүндэлдэг хүндээ мессеж илгээх юм уу? Эсвэл семинарт суугаад итгэгчээсээ асуулт тавьж үзчихсэн үү? Би энэ хэсгийг уншаад бас өөрийнхөө хүрээлэл сүлжээндээ харилцаандаа бас баг зэрэг шинжилэлт хийгээд менторуудтай болъё гэсэн тийм бодол төрсөн байхгүй юу? Би надад ингэж менторлж өгөх боломжтой нэг хүн рүү яг тэр үед би ингээ холбогдоод уулзаа зөвлөгөө авсан байгаа. Тэгээ тэр маань бас надад маш их ололт байсан. Тэгээд ийм холбоосууд ч гэсэн таны карьерийг өөрчлөх болно. 6 дахь нь өглөөний зуршил. Өглөөний зуршлаар өдрийг захир. Тим Феррис титануудын 83% нь ямар нэгэн өглөөний зуршилтай байсан гэж бичжээ. Тэрээр өглөө бясалгал хийх, ороо шууд хураах, цай уух, тэмдэглэл хөтэлдэг гэх мэт олон тийм өглөөний зуршлуудыг танилцуулсан байсан. Энэ бол миний өдрийг эхлүүлэх газар хөдлөлтөд төсвөртэй суур юм гэж хуваалцсан байсан. Титанууд өглөөний эхний цаг таны өдрийг тодорхойлдог учраас түүнийг хяналтандаа байлга гэдэг санааг онцолдог. Яг энэ ном эхлэхдээ ингээд титанууд яг өглөө яг юу хийдэг, яаж өөрийгөө системжилдэг, өөрийнхөө ямар зуршилтай вэ гэдгийг голчлон хэлсэн байсан. Яг тэр өглөөний зуршлууд, эмх замбраатаа өөрийгөө тэгж эхлүүлэх нь тэр бүтэн өдрийг маш зөвөр захирах боломжтой гэдгийг энэ ном дээр харуулсан байсан. Тэгээ энэсээ би уншаад өглөөний 10 минутыг бас айгу өөр шинээр хийж эхэлсэн. Тэгээ ажилдаа явахаас өмнө ч юм эсвэл хүүхдүүдэд бэлдээд явуулахаас өмнө 10 минут ч болов өөртөө цаг гаргаад бясалгал хийгээд тэгээ дээрэс нь ороо шууд өглөө босонготой хурааж эхэлсэн. Тэгэх юм бол дараа дараагийн ажлуудаа шууд ингээд эргэлзэх зүйлгүйгээр ингээд үргэлжлүүлээд хийх тийм боломжтой болсон байлээ. Тэгээ энэ маань ингээд айгүй жижигэн зүйл ч гэсэн том зүйлүүдийг эхлүүлэх хийх тийм хамгийн анхны жижиг алхмууд болтгоо гэж номон дээр гарсан байсан. Та бүхэн ч гэсэн завгүй байсан ч 5 минут зарцуулаад өөртөө дээр хэлсэн зүйлүүдийг хийгээд үзээрэй. Өдрийн тэр эхлэл нь таны карьерийг тодорхойлох болно шүү. 7-т нь асуултын хүч. Асуултын хүчээр ялгарах боломжтой. Тим Феррис номондоо Питер Thiel-ийн бусад хүмүүс санаа нийлэхгүйч би зөв гэж итгэдэг зүйл юу вэ гэж асуултыг тавьсан байгаа. Эндээс титануудын нэг онцлог харагддаг нь тэд ердийн бус асуултуудыг тавьж хариултыг нь хайдаг гэсэн байсан. Энэ нь тэднийг бусдаас ялгаруулж шинэ боломжуудыг нээдэг. Тэр бас чиний карьерийг тодорхойлох зүйл бол чи ямар асуулт тавьж байна вэ гэдгээс шалтгаална гэж гарсан байсан. Одоо би ч гэсэн энэ зүйлийг өөртөө хэрэгжүүлэх юм бол би өөрийнхөө багт хамрагдж байгаа одоо миний ажлын газарт хамрагдж байгаа багтаа би хамгийн сайнаар би юу хийж чадах вэ? Миний салбарт би юуг өөрөөр харж чадах вэ гэх мэтчлэн шинэлэг хүчтэй асуултуудыг өөрөөсөө асууж эхэлсэн. Та бүхэнд энэ номон дээр танилцуулсан байсан хэдэн шинэлэг асуултуудыг танилцуулж өгье. Тэгээд та бүхэн асуугаад тэгээд түүнийхээ тухай бас бичээд үзээрэй гэж зөвлөхөөр байна. Өөрийн алдааг ойлгож мэдэрсэн тухай бич. Хүн дээр сурсан нэгэн сургамжийн тухай бич. Байрлалдаа тохироогүй хувцас өмссөн тухай бич. Эцэст нь олоогүй алдсан зүйлийнхээ тухай бич. Зөв үйлдэл үйлдснээ ухаарсан тухай байхаа бич. Санагдахгүй байгаа зүйлийн тухай бич. Хамгийн муухай багш байсан хүний тухайгаа бич. Биеийн гэмтэл авсан үеийн тухайгаа бич. Төгсгөл гэдгийг мэдэрсэн үеийн тухайгаа бич. Хайрлагддаг тухай бич. Гүнзгий бодсон зүйлийн тухай бич. Зам олсон туршлагынхаа тухай бич. Бусдад тусламж үзүүлсэн тухайгаа бич. Чадаагүй зүйлийн тухай бич. Амжилттай хийсэн зүйлийн тухай бич. Энэ дээр бүгдэн дээр нь бич гэхэд дууссан байгаа шүү дээ, тий. Тэгээ энэ ном дээр болохоор танад бол маш их өөрөөсөө юм асууж тэгээ түүнийгээ бүр ингээ бичдэг зүйл бол маш чухал шүү гэж чухалчилсан байсан. Тэгээ энэ ном дээр бичих зүйлүүд, өөрөөсөө асуух зүйлүүд, асуух асуултууд аюух байсан. Тэгээ бичсэн гэдэг маань өөрөө маш тийм титануудын бүгдээрээ ингэж эзэмшиж чадсан тийм ур чадвар байсан. Та бүхэн ч гэсэн зүгээр асуугаад ингээд өөрөөсөө дотроо хариулаад өнгөрөх биш. Үүний тухай гараараа бичээд тэр дээр ингээд бичээд үзэх юм бол маш тийм үр дүнтэй болох болно шүү. Жижиг туршилтаар том боломжийг ол. 8 дахь нь жижиг туршилт. Тим Феррис баг зардлаар туршиж үр дүнг нь хар. Хэрвээ чи том эрсдэл хүлээхээс айдаг бол жижиг алхмаар эхэл. Тэгвэл алдаач гэсэн сургамж болно гэж бичсэн байсан. Тэрээр би подкастаа эхлэхдээ хэдэн анги хийж хүмүүс ямар хариу үзүүлэхийг харсан. Энэ нь миний хамгийн том амжилтуудын нэг болсон гэж хуваалцсан. Титанууд туршилт бол таны карьерийг хөгжүүлэх хамгийн хямд бөгөөд хурдан арга гэдгийг онцолдог гинэ. Өдөр бүр 2 хуц богинохон байсан ч гэсэн гэдэг стратеги бол хамгийн гол нь жижиг ч гэсэн амжилтыг мэдрэх арга юм аа. Хэрвээ чи 2 утас бичиж чадвал 5, 10 тэрч байтугай заримдаа 20 хуудас хүртэл бичих боломжтой болно.
Pixar-ийн Эд Catmull-ийн хэлсэн түүхийг санаж байна уу? Амжилт бол эхний нооргоос тис өөр хувилбараар ирдэг ч юуны түрүүнд эхлээд тэр анхны ноорог хуудастай байх ёстой. Юм бичгээд ч тоо хэмжээр чанараасаа дээгүүр байх ёстой. Тооны өсвөлт чанарын өөрчлөлтийг авчирдаг. 100 хуудас нийтлэлийг 10 хуудас болгох амархан, харин 10 хуудас нийтлэлийг 100 хуудас болгох нь боломжгүй юм аа. Тиймээс 10 минутын дараа шууд хогийн савраа орсон ч гэсэн дахин бичих хэрэгтэй. Энийг бас сонсчоод би урд нь юм блог бичдэг гэсэн байхгүй өдөр болгон. Өдөрт нэг блог бичнэ гэсэн зорилго тавиад бичдэг байжгаад ойр бас хийхэд чадхаа болцсон. Бичгээ болоод ирсэн чинь бас хүн чинь бас тийм креатив зүйлүүдийг бодож чадхаа болчтой юм байна. Тэгээд би саяхнаас бас буцаад өөрийнх нь блог бичиж эхэлсэн. Миний блог бол урд нь айгүй бичсээр агаад бүр санхүүцсэн байсан байхгүй юу? Тэгээ би саяхнаас дахиад өдөрт нэг блог бичээд явж байгаа. Дээрүүд ингээ юм бичих ингээд цаг их ордог гэсэн болохоор зүг санагдсан байхгүй юу? Тэгээ одоо тэгсэн чинь би ахаа шинээр ингээд юм бичээд эхэлсэн чинь ChatGPT ч юм уу Grok гээд одоо айгүйх тийм AI програмууд гараад ирсэн болохоор тийм AI програмуудыг ашиглаад юм бичих боломжууд бол маш их өндөр болсон байлээ. Тэгээ айгүй хурдан нэг юм бичээд дуусгах тийм боломжтой болсон байсан. Тэгэхээр та бүхнийг ч гэсэн жижиг туршилт гаргаад өдөр болгон нэг зүйлийг ч юм уу өдөр болгон нэг нэмнээ тухай бичээд яваасай. Тэр нь өөрөө таны том амжилтууд эхлэл болох юм шүү гэдгийг зөвлөхөр байна. За 9-т нь эрүүл мэнд байсан. Эрүүл мэндээр доктортой байдлыг ханга. Тим Феррис эрүүл биш бол юу ч доктортой хийж чадахгүй. Таны бие бол таны карьерийг тэтгэх суурь юм а гэж онцолдог. Тэрээр зөв эрүүл хооллолт хийж өдөрт 8 цаг унтдаг. Титанууд хөдөлгөөн унтах, хооллолтыг хатуу хяндаг байсан гэж бичжээ. Жишээ нь тамирчин Jackie Joyner Kersey би өдөр бүр сонголт хийдэг. Энэ нь миний биеийг доктортой байлгаж оюун санааг минь дэмждэг гэж болцсон. Энэ хэсгийг би маш их анхаарч байгаа. Урд нь би болохоор ерөөсөө дасгал хийдэггүй хүн байсан байхгүй юу. Ер нь тэгтээ айгүй тийм дасгал хийдэг байсан хэрнээ ингээд ажил хийгээд тогтмол ингээд ажилдаа яваад хүүхдүүд ингээд хараад ирсэн чинь дасгал хийх цаг гаргахаа болцсон байхгүй юу. Тэгээ цаг гаргах юм бол контент хийх ч юм уу, ном унших ч юм уу, тийм зүйлэнд өөрийнхөө цагийг зарцуулдаг гэсэн бол одоо болохоор яг өөрийнхөө биеийг эрүүл болгоё гэсэн тийм шийдвэр гаргаад яг амарч байгаа үедээ би хээлс явж хэлсэн. Тэгээ хээлс яваад би 6 сар гаруй болсон. 7 хоногт 3 өдөр заавал хээлс явж дасгал хөдөлгөөн хийж байгаа. Ингээ утас гараад ирсэн чинь яахааргүй ингээд хөдөлгөөнөө дэмжихгүй болох хөдөлгөөн ингээд улам даад тэгээд тэрний хэмжээгээр тархлаад тэгээд тархлахаар одоо бүр илүү даралт малт ихсэх ч юм уу тийм олон өвчнүүд эхэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр яаж хийгээд би намайг аягүй сайн хийх хээлстэй аягүй сайн яваад тогтмол яваад тэгээ дээрээс нь зөв хооллолт бас маш хэрэгтэй байна гэдгийг бодож байгаа байхгүй юу. Урднаас би ингээл ажил хийхдээ өдрийн хоол нэг сайн иддэг байсан байхгүй юу. Өдрийн хоолны цагаар өөрөө ганцаараа кофе шоп сууж байгаа л ингээ хийх ёстой минут ажиллаа өөр ажлуудыг хийгээл бүр дандцсан юм шиг тийм байж байгаа. Тэгээ одоо ингээ эргээр хараа айгуу тийм эрүүл биш амьдарч исэн гэдгээ олж хараад тэгээ тэр маань бас өөрөө яванда миний ингээд биегдгүүд доогоод исэн зүйл юм байна гэдгийг ойлгосон байхгүй юу. Эрүүл мэндэ бас өөрийнхөө эрүүл мэнд дээр анхаарна гэдэг маань бас амжилтанд хүрэх, өөрхийн карьерийг өсгөх доктортой тийм зүйл юм байна гэдгийг олж харсан байгаа. За хамгийн сүүлд нь сурах зуршил юм аа. Сурах зуршлаар тэргүүл. Тим Феррис сургалт бол таны карьерийг урагшлуулах түлш юм гэж хэлсэн байсан. Тэрээр өдөр бүр 10 минут ч гэсэн шин зүйлийг сурдаг. Учир нь хэрвээ чи сурчихвал хэн ч үнийг чамаас булааж авахгүй гэж онцлсан. Титанууд хамгийн том хөрөнгө оруулалт бол чиний оюун ухаанд хийх хөрөнгө оруулалт гэдгийг санааг хуваалцдаг гэсэн. Тэгэд энэ видеог сонсч байгаа та бүхэн ч гэсэн над чиг тийм сурах, боловсрох дуртай, донцсон тийм сурах зуршилтай хүмүүс юм болоо гэж бодлоо. За тэгээд өнөөдөр та бүхэндээ Титануудын арга барилаар карьер ахуулах 10 аргыг танилцуулж өглөө. Систем, айцаа хянах, 80-20, төвлөрүүл, сүлжээ, өглөөний зуршил, асуулт тавих, жижиг туршилт, эрүүл мэнд, сурах зуршил гэдэг. Завгүй згсэн та нар өдөрт 10-15 минут зарцуулах юм бол та бүхний карьерт том өөрчлөлт гарах болно гэж итгэж байна. Өнөөдрийн дугаар ямар санагдсан тухайгаа, бас юу хэрэгжүүлэх тухайгаа шийдвэр гаргасан зүйл байвал та сэтгэл бичиж үлдээх хүсэж байна. Өнөөдрийн дугаараар хамт байсанд баярлалаа. Дараа уулзцай баяртай.